Нийслэлийн засаг дарга 1-р орлогчийн ажлыг аваад ийм сайхан шкафтай болсон. Босоогоор 3 хэсэг. Хот гэж юу юм бэ гэхээр нийтийн тээвэр дэд үтцийг төлөвлөнө. Төлөвлөсний араас тэр бол том дэд үтцийн төсөл болж хэрэгжинэ. Төсөл болж хэрэгжээд хамгийн сүүлд ашиглалтанд очдог. Дээдлийн хоёрыг нэг чухал. Улаанбаатар хотын төвөгжрлийн асуудал зам дээр холбогдолтой ашиглалтын асуудлууд байна. Төлөвлөлтийн асуудлууд байна, төслүүд байна. За төслүүд дээр онцлогуудаас ингээ харахад хамгийн гол урт хугацааны шийдэл маань 5 жилийн хугацаанд манай метро очих. За метроны төсөл маань одоо энэ жилдээ ер нь бол тэзүүгээ бид нар бол шинжилгээ дуусж байна. 2025 оныхаа эхээр бид нар барилга угсралт зураг төсөл гүйцэтгэгч EPC гүйцэтгэгчээ шалгаруулаад ажилд нь оруулна гэж байгаа. LRT буюу Тарамбаны төслийг бас эхлүүлэх гээд явж байгаа. Тэзүүг бол эхлүүлсэн. 2025 онд бол эхний улиралдаа тэзүүгээ дуусгаад хоёрдугаар улиралдаа багтааж ер нь бол EPC ерхий гүйцэтгэгчийн Тарамбай дээр шалгаруулна. За тусгай дамын атус бол Азийн хөгжлийн банкаар бол төсөл явж байгаа. Тэзүү идэж эхэлж байгаа. За дүүжин тээврийн төсөл бол ажлын хийгдээд ингээд явж байгаа. Тэгээд мөн туулын хурдны зам болон бусад замууд бол 25 оныхоо 1-р улиралд багтаагаад ажлууд эхлэхээр ийм томоохон нийтийн тээвэр замын төвжирлийг бууруулах юм замын одоо төслүүд маань явж байна. Төлөвлөлтийн хувьд бол хийгдээд манай хотын төлөвлөлт, Улаанбаатар хотын 2040-ийн төлөвлөлт, дээрээс нь олон улсын төслүүд явж байна. Азийн хөгжлийн банк гадаадын хөрөнгө оруулалттай зөндөө төслүүд бол хэрэгжиж байгаа юм ажлууд байж байгаа. Дараагийн нэг том асуудал бол орон сууцны асуудал байж байгаа. Орон сууцны асуудал дээр бид нэр Сэлб 20 минутын хот гээд 12 мянган айлын орон сууцны төслийг зураг төсөнд дуусаад 2025 оныхоо 1-р сард багтааж барилга угсралтын тендерийг 4 пакэжээр зарлана. Дээрэс нь ногоон орон сууц Ахуурп гээд Гадип гээд ингээ Азийн хөгжлийн банкны бас дэд үтцүүдийн том төслүүд ингээд зэрэгцээд явж байна. 2025 онд ер нь бол бид ойролцоогоор шинээр 15-аас 18 мянган айлын орон сууцны төслүүдийг эхлүүлэхээр өөр санхүүжилттэй, өөр их усүртэй ингээ олон төслүүд бол эхлүүлээд явж байна. Үүний дараагаар хамгийн бас нэг чухал хэсэг бол бусад дэд үтцүүд бай цахилгаан, дулаан, цэвэр бохир усны төслүүд байж байгаа. Хамгийн том нь болохоор одоо биднүүсийн ярьж байгаа ТЭЦ 2-ын өргөтөл буюу ТЭЦ 5-ын төсөл бол хэрэгжгээр байж байгаа. Мөн Улаанбаатар хотын 9 байрлал тархамал их үүсвэрээр газ, нүүрс, эсвэл тус төрөгчийн задралаар бол төслүүдийг хийх гэж зарим тэзүү бэлэн болцсон. Олон улсын хэмжээнд төр үеийн шин түншлэлээр хэрэгжүүлэхээр бас саналуудыг солилцоод хуулийн дагуу ажиллаж байна. Мөн дээрээс нь ус төрөгчийн болон газрын гүний дулааныг ашиглах дээр бол одоо урдсан тэзүү нэрийг бол 2025 оны эхний улиралдаа бас гүйцэтгэж 2025 онд зарим төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөд ажиллаж байна. Улаанбаатар хотын хувьд томоохон хэрэгжих 23 төсөл хөтөлбөр, жижиг төсөл хөтөлбөрөөр орвол 200 төсөл хөтөлбөр бол зэрэг 2025 онд хэрэгжиж явахаар байна. Мэдээж Улаанбаатар хот маань бол Монгол улсын хамгийн том нийслэл хот. Улаанбаатар хотын асуудлын бараг 70% нэдэг. Албан бус тоогоор бол 2 сая хүн амьдарч байгаа. Хүн амын бараг 66% нь бол ингээд амьдардаг ийм том хот болсон байна. 89 оноос хойш суурь дэд үтцийн ажлууд бол хийгдээгүй. Дөрөвтөө шинэ их усрууд бол гүйцэтгэдэггүй. Дандаа өргөтгөл жижиг хэмжээний ажлууд бол хийгдсэн. Томоохон шинэ их усрууд, шинэ нийтийн тээвэр, том дэд үтц их усрууд бол ерөөсөө 41 жилийн хугацаанд бол Улаанбаатар хотод гүйцэтгэдэг байна. Ийм учраас бид энэ том дэд үтцүүдийг нөхөж гүйцэтгэх тийм ийм том бүтээн байгуулалтын ажил руу ингээд ороод төлөвлөд явж байна.